ажилуулад мөнгө олбол татвар төлнө тийм ээ. Тийм ээ. Үйл ажиллагааны орлогоосоо хувь татвар төлдөг. Тэгвэл би өөрөө ажиллуулахгүйгээр маш гоё кафены газрын төрөл гаргаад хүмүүсээр төлбөртэй санаагаа ашиглуулвал яах вэ? Жишээ нь хараг аргийнхын гэмээр зууш, кофе зохиогоод үйлчлүүлэгч нарт нь бас сонирхтой үйлчлэгийг санаа гаргавал Чи өөрийнхөө санаа зохиогч ирэх болгож баталгаажуулаад дараа нь үүнийгээ бусдад ашиглуулбал эрхийн шимтгэлийн орлого болох байхгүй юу? татвар нь хэдэн хувийн болоо? Одоо 10% татвар төлдөг. Би энэ санаагаа олон хүнд ашиглуулсан. Тэгэхээр яах вүлээ? Орлого олох таасандаа татвар төлнө шүү дээ. За ойлголоо. Яагаад эрхийн шимтгэл гэж нэрлсэн юм бол? Учир нь өөрийнхөө эрхийг бусдад ашиглуулад шимтгэл авч байгаа гэвэл чамд тэр ойлгомжтой нь. Чи яагаад энэ чиний яваад байгаа юм бэ? Би энэ хар гаргийнхтай уралдаж ууж байна.